Best of Монгол зураг үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлттэй хэлээ. Монгол зураг нийгэмлэг нь Монгол зургийн орчин үеийн шилдэг 30 уран бүтээлчийг 60 гаруй бүтээлээс бүрдсэн тус үзэсгэлэнг зохион байгуулахдаа Монгол хүний ондоошил, философи, гүн ухаан, нүүдэлчин болон суурин соёл иргэншлийн шилжилт ахуй амьдралыг харуулсан хамгийн шилдэг уран бүтээлүүдийг сорчлон нийт ард түмэндээ дэлгэн үзүүлж байна. Монгол зураг бол 19-р зууны сүүл үеэс бие даасан стил болж хөгжсөн уламжлалт төрөл өгөөд уламжлалаа хадгалахын зэрэгцээ орчин үеийн урлагт Монгол хүн гэж хинбэ гэдгийг Монгол зургаар харуулж хувьсан өөрчлөгдөж байгаагаараа онцлогтой. Монгол зургийн уран бүтээлчдээс энэ жил дэлхийн дүрслэх урлагийн олимп болох Итали улсад зохион байгуулагддаг Венецийн 61 дахь удаагийн панелд оролцож байгаа нь Монгол зургийн төдийгүй Монгол уран бүтээлчдийн бахархал болж байна. Тус үзэсгэлэн Сүхбаатарын талбайн Чанхуурт Монголын урчуудын эвлэлийн арт галерейн танхимд 2026 оны 3 дугаар сарын 31-ний хүртэл үргэлжлэх юм.